тооны эрдэмт Бургай Баатар да алдар нар буудал судлан айлдан оо Гочин таван эрдэмийг өвлөж нэгэн төрлөө 35 эрдэмийг өвлүүлж нэгэн төрлөө энэ л алтан дэлхийн 7 уулын голдоо ихэн алтан савнасаа уйлан байж төрлөө уучиг толон үйлсийг утгад зарлиг бүхнийг нь удамшуулан авч төрлөө улаалж өртөөлж өслөө замбын олон урсад уйлан хайлахад угаараа зорин ирж мэндэлснээ зарлан байж төрлөө Хөгө тэнгэрийн алдар Бургай хэмээх нь бэлээ. Хөрсдөд дуурсагдах нэр Бургай хэмээх нь бэлээ. Орчлон хорвоо дэлхийд төмөн олон эрдэмийг оршоож дүүргэх үйлэнд оролцож зүтгэж явсан. Тооны төмөн өчхийг таньж нээхийн үнцийг тавилцаж нэгэнтэн явсан буурлууган бэлээ. Өнөө нартан эрэхтэй үе олон үеийг өртөөлж дамнаж ирлээ. Өнгөрүүлж туулж ирлээ. Булт олон өрсөд тоо хэмээхэн өчхийг бомон олон хавартаан тайлж таниулж ирлээ. Учиглаад нэгэн харвал гурван их тоог бэлэгдэн зэ. Угаараад нэгэн үзүүл тавын их тоог айлдэн зэ. Айлдж тайлж хэлсэн алив үгс бүхэн минь. Арав хэмээхийн тоонд айлсаж бүгдээр багтнамжээ. Хэлж сургаж үлдэх хуйластай үгс бүхэн минь 33-ын тоонд дутуу нүгүй зогцолномжээ. Нэрэн тавихад тэргэн өвгөн надад үгүй билээ. Том жирчилж бэхэлсэн буурлын сэвлгийг минь 107 эрдний засмал шигтгээ чимэглэж. Зулай дух хэсэгт минь гялалзан харагдаж явлаа. Дэтэм хэмээн хүндэлж дуудан нэрлэх хитэж тоочин өвгөн нададаа тэргүүн нэгэн гоёлн юм. Эдлэх хоёг минь өмд цамц нэрэтэ эрхшээлд олон зүйлийг эртлэн дүүрэхэд дэмэнсэн. Энэл бие минь тоон өчхийг хамгаалсан өмд цамц хэмээх эгэл хоёгтай билээ. Эдэлж хэрэглэж явсан эрдэмт дэр зэвсэг минь эрчлээс нэгэн хулсан дашуурн бэлээ. Энэ л хулсан дашуураас өөр ангид зэвсхийг өвгөн буурал би эдэлж хэрэглэж явсангүй. Зүсэн зүйлийн дээдийг зүсэлж нэгэн таньсан зүрхний итгэлд хүлэг 12 адрагтай эрдэм чадал дэгширсэн энэ л 12 эмнэг хурдан хөлгүүдийг эдэлж гаршуулж явлаа. Сэтэрд хөлгүүд болох 12 азрыг сэрэн хүүтэнд ялгалгүй эдэлж нэгэн явлаа. Хөхө тэнгэрийн хийгээд хөрс дэлхийн үйлийг хоорондон зааглалгүй хослуулж дүүргэж явлаа. Хана төргөө гэртээ хатан бид хоёр нийлж 3 хэмээг тоог нь гагнаж үүсгэж явлаа. Удам залган өртөөлөх дайчин ганц зүрийн хин ухаан мэдлэгийг аривдгаж өгдөх үйлийг нь төвшөлгөж өнөө цаг хүртэл энэ л удам мөх сайхан өмгөөлж гээгүүлж явлаа. Өнгөлж гэрэлтүүлж явлаа. Эрчд 3-ын тооны учиг ончрон доршиж ижи аав үрийн гурамсан холбоонд сүлэлдэж тоост энэл хөрсtöд тулгын 3 чулууг тулам байж үүсгэж тамгаж үлдээж явлаа. Урс олон балчруудад өнөө цагт хүртэл үнэт тооны ухааныг тоомлож түгээж явлаа. Галтай цогтой дүлтэй аливаа үйл бүхэнд гай зовлон дүүрэнтэй гамшигт үйлдэл бүхэнд тооны гүн ухааныг тогтож нэгэн хэрэглэж тооцоолхон их хүчгийг тодорж сайтар ажиглаж үйл хэрэг бүхнэн үйлдэж дүүргэж явлаа. Уг сургаал бүрэн айлтгаж явлаа. Тойлтой мөнгөн тэнгэрийн тооны их ухааныг тэнгэрээс хурлан буух тооцоолохын гүн ухааныг
Учирлаад нэгэнтэн хэлсэн ундрамал тоо бүгдийг учиг зангила бүрээр нь уудалж задалж тайлж үйлийн их зэрэг үйлдэлийн ирэмб дараалал бүрийг үлгэрлэн таньж мэдэж тайлж уншиж явлаа. Тооны хохоныг тооцоолж нэгэн явхадан дайны их үйлэнд дайтж нэгэн явхтаа эрдэм оюун мэдлэгээ игнэгт зориулж явлаа. Эдэшэд хавыг харуулж таниулж явлаа. Тоомгүй олон үйл төгсгөлгүй ариун үйлдэлийг тооны ухаанаар замцалж сурахгүй тэнхэтэн байлаа. Энэрэл тулсан дашуура энэл гар там барайд эрдэнэт алтан дэлхийдэн эрдэмт тог сэлхтэн төмөн үлийн зэрлийг тунгаан таньж түүтгэрд өстөн дайснан дарж явсан түүхтэй. Өнөө энэ цагаар эрдэмт холсон дашуур минь урс болчруу та нарын биер хэмээх нь бэлээ. Тоочм буурал миний тогтоож барьдаг зэвсэг тусад дэмэр арвин холсон дашуур минь болбоос дайнд нэгэн орход далайг сэлмэн болж давших дайсантай тулалдахад мэргийн эдэн болж хаан тэнгэрийн үлсэд хэцэд тойвуурн болж хар муутай тэмцэд хөө хуйг нь болж явлаа. Тулалдах дайн дорходоо дайны үйлбэрийг тооны их ухаанаар толдож нэгэн хэлж тууртан сандран зүдрэн байхаар долон төмөн эрлэхэг баатрууд зэрэг дайчид бүхэнд тооны гүн ухааныг учиглаж нэгэн тайлаад товтой зарлагтай бүхнийг айлдж нэгэн явлаа. Хонзонд санааднуудыг инэл хулсан дашуурааран хохмой толгой дундуур нь дэлсэж гөвшөөд амин хүч чадлыг нь тастаж нэгэн явлаа. Атгаг хар үүдлийг нь дасалж нэгэн явлаа. Мэдлэг оюун бүхнийг эн тэндгүй түгээж мэндийн хариудис нэхэл өргөл барьцанд махан биеийн төвшөд өгөхөр ихэд хичээнгүйлж эгэл олны тусын тулд эрдэм сурсны гавьянд дайн туланд шархтаж бэртэж гимтгсдгийг далаа эрдэмийн ачаар даамай дамчин ухаанаар дэмнэж тэнхрүүлж эмнэж илааршуулж явлаа. Өнөөдөр цагта өвгөн миний бие өвлүүлэх мэдлэг ухаанд өнөр олныг сургаж хувьтай энэ үлийнхээ хариу болсон шанд хосгүй эрдэм ухааныг хүртэж суралцаж явлаа. Тооны ухааныг тоомлож нэгэн өгүүлээ байсан. Тунгах цар хүрэн дэлгэр уудам бэлээ. Яг л наран ээжийн алтан цацраг мэт яндж үл бөхөх тооны ухаан оршин. Тоо бүрийн цаана амин чанар буй. Тоо бүрийн далдын тэрл амин чанарыг тодруулж зөв танивас тайлж учиглаж дийл бис. Тооны их ухааныг балчхан урс та нар хомхын олон тоосыг тоолж сурахтай адил гэж ух. Хаалгаж бэрхшээж ухралгүй сурч дийлнэ гэж зор. Тооны их ухааныг нэгэн үгээр айлдамгүй. Толгой хэдэн судрын дайтай их ухаан юм. Алтан сайхан нарны нэгэн цацраг болох агуу хайхамшигт тооны ухаанаас нэгийг айлдээ. Тоо бүрийн цаана амин чанар нь болсон тамга тэмдэг мэд төгс бэлгэдлүүд байдаг. Хэдэн 100 мянган хэдэн төмөн бомон хэдэн маш их дэлгэмэлж тоонууд буй. Тэрл тоо бүхэн өөрсдийн гисэн эддтэй байдаг. Тооны чанад ухааны амин чанаруудыг догтоож оршсон тэнхээд эзэд бүхний дэнгэрлэг ухаан тэнхэлүм бэр чадал сургаалт мөргүн үгс сургаж өвлүүлэх эрдэм суу бэлэгт хүчшид бусдаас содом байдаг. Тийм нэгэн учигтай атал урс та нар тунч наах нуур том бом төдийхнийг мэдх юм. Том хүртлэг тоонд чинь төмөн буурал оршиж буй. Төмөн буурал өвгөд
нэгэн зүйл хийхдээ наандж төмөр тоологдох олон зам бий. Та бүрийн дээр томилгоотой эзэд гэж би. Тэрэл томилгоод эзэдийн айлдж хэлэх үг нь төгс утхыг оршоосон нэгэн тоо байлаа гэж ухъя. Дэгтэл дахиад нэмээд хэдэн тоог айлдваас. Тэрэл хэдэн тоо хоорондоо нэгдэж нийлээд том бомн зүйлийг төлөөлөн бууж буй юм. Айлдсан олон тоонууд ямар үлийг хэлнэ вэ? Анирдуулж ямар зүйлийг өчөглөн нууж байна вэ? Энэ бүхэнд хэдий өөр зүйл оршивч эвлэн нэгтгэхээр эмгий хотыг илэрхийлнэ. 8 гэдэг тоо байлаа гэж ухаас 8-ын их бэлэгдэлтэй ухааныг ч хэлж болно. Үнэт төгс сургаалыг өвлүүлэн хэлж болно. Эрхшээлт олон утгыг илэрхийлж болно. Эсэбөгөөс 8 хэмээх эгэлгүй тэрл тоон эрхэт үеийн зарилгийг бүтнээр нь агуулж болно. Жохомхүү ийм л чинад учгаар тоон чиглэх үүлэндээ хизэн ашиглагдахаас хамаарч таймгүй олон янзаар ховирч өөрчлөгддөг юм. Тиймээс таньж тайлж уншигтал учиг нь буй. Том бомн тоог араас нь цуулан тэрлэж та үрсийн энэ цагийн хэвтэй бичих шиг буулгавал Томон олон янзын тооны дэлгэмэл их ухаан түүнд оршиж байхыг тайлж танивал зохилтой. Энэ л олон тоо гэрэмбэлж зэгцэлж тайлахад эргэцүүлж зөв уншихад эрхэм учиг нь байдаг. Тэнгэрээс буусан тооны дэлгэж өгүүлэх зүйлээс тоо зэрлэг нь тодорч юу хийх нь шийдэгдэнэ. Хэвтэй бичиг луга олон тоо зэллэн үзэгдэвч хэдхэн тон дурслагдсан уншигдаж болно. Хязгааргүй олон учхийг бэлэгдэн уншигдаж болно. Халуун амигч бас дурслан агуулж болно. Ийм учгаар тооны хэмнэл долгионоос имиж гэрвших хэрэггүй. Өөр юмсэж дотносох хэрэгтэй. Овгөн би тооны дэлгэр ухаантай өсвөр насандан анх учирч сурах үед махан биеийн 2 мм-ийг анихтаж маш олон тоонууд тодорч харагддаг байлаа. Тэнгэрээс бууж буй зарлиг тэр байсныг данжин мэдэмгүй 6 хаврыг ардан үдсэн. Ихэн хөвлийгээс унаад 6 хаврын ард энэрэлт хатан ижийнхэн элбэрэлт сургаал үлгэрээс тооны их ухааныг таньж анх мэдсэн. Таймгүй олон учхийг тайлж анх мэдэрсэн. Эхэлж энэ нүдэнд үзэгдэж буй тоонуудаа эвлүүлж энэ хөрсtöд буулгах учиртайг ухаарсан. Мөшгөж дүүний дараа тайлах хэрэгтэйг ухсан. Мөрөө болгон замнаж тоо химэх зүйлийн мохшгүй хүч шэргэжгүй хөвдөс шид ундрах ариун ухаанд эремшин суралцсан бэлээ. Танхил үрс та нарын энэ л махан бийд тавын тоотой зүйлс хэдгээд оршнам. Үрс та бүхний хамгийн сайн мэдэх нь үндсэн 5 сүнс оршиж нэгэн буй. Энэ л үндсэн 5 эрчид сүнс бол эвэгдэж 5 твэс тэтгэдэг сүнсүүд буй. Хүмүүн бүрд байх энэ л 5 сүнсний хамаарч хариуцж үлдэх сүнсний үйл гэж буй. Энэ л үлийг үрс таньж мэдж үлэхийн, эс таньж мэдсэн ч үлээ бас өрнүүлж хийн. Улаач нэгэн хүмүүн, эгэл жирийн хүмүүн, өвдөс шидтэй өр хэм байвч ялгаангүй. Энэ л 5 сүнсээр өөр өөрийн онолт өнөх бэлгийн бие цогцлон барьж буй. Энэ бүхнээс гадна эгэл хүмүүн бид эргэлдэн эрчлэгдэн байх доод 5 хүрд бий. Доороос дэш өксүүлэн тоожч нэгэн жагсаавал доод үндэс хүрд, дунд наран сүлж хүрд, зүрхэн нэгэн хүрд, залгуур хоолын хүрд,
залгуулж мэлмийн хурд оршиж нэгэн буй. Энд нэгэн өгүүлсэн доод хурдуудаас гадна өгсөж түүний дээр 5 дээд хурд бий. Оршиж түүнээс ганц нь махан бийд буй. Орчиж нөгөө 4 нь махан биеийн гадна буй. Оогол биес дэш байх 4 хурд бол ухамсар бие, бэлгэн бие тэргүүтэй хурд. Харагдах хэл ертөнцтэй бус далдын ертөнцтэй холбогдох чадвартай шидийн хурдууд байдаг. Түүнээс дэш мөн хэд хурд буй. Тархийг идэгштгэж, төвшөдгөж тэд оршин буй. Махан энэ биеийн гадна орших хурдуудээс магадгүй цөөхөн хэдхэн урс та нарын эгэл махан биеийн хүч чадлаас эрдэм мэдлэг оюуны цар хүрээгээс энэ л сүнсэн биеийн хөгжилгээчээс хамаарч эргэлдэх, эрчилэгдэх эсэх нь шалтгаалan оршиж буй. Энэ бүхнээс гадна үрсийн махан бид элэг хэмээх тэргүүтэн 5 цул хэрэгтэн бий. Малчир урс та нарын энэ л махан биеийг бяджуулж байдаг тэжээхүйн 5 эрхтэн буй. Түүнээс гадна урсын энэ л нүүрэн дээр нь тэнгэрийн өндөр заяатай 5 эрхтэн буй. Хөмсөг саглан хамдадан нэг эрхтэнд тооцогдсон. Хос 2 мм хос сонор удаалаад хамар ам нэмэгдээд энэ 5 зүйл буй. Хамттан энэ л 5 нь хамаг олон үрсийн арга болоод бэлгийн аль үлийг дүүргэн. Алдраа үрс та нарын сахал хөмсгөн бол аргаар үзэгдэх үлийг арвинтай дүүргэх атал аяа энэ цагт орхигдож ашиглахтан бараг болж дээ. Хөмсөг захал гэж эрхтнийг эртдээр цагт хүмүүн дүрэн хувиргах, хүмүүсийг төөрүүлэх, махан биеэн далдаж сайтар хамгаалах гэд мадаггүй олон үүлэнд хувирган ашиглаж байсан. Хөмсөг сагал эрхтэн бэлэг талаас хүний махан бид шидийг хурааж болно. Бэлэг талаараа шидийн хүчит зэвсэг болно. Бодит дүрэн хувиргаад нуугдах нууч болно. 5 тоотой холбоотой тунч олон зүйл танхил үрсийн төрхөн махан бид буй. Хонгор үрсийн гарын 5 хорон хүртэл хүний 5 сүнсэндээ хамааран оршин. Хүмүүн биеийн сүнсний хүч чадал тэнхээ хийхүүл хэргийг түүнээс харж тойлддог юм. Альч гараа зүүнийг тайлж харж болно. Амин гол учхан тайл сурахтал оршин. Түүнээс гадна үрсийн махан энэ үед 5 хошуу хэлбэртэй тавлсан хас гэж байдаг. Энэ мэтжлэн хүмүүнд 5 тоотой холбоотой элдв эдэрхтэн ариун олон буйзаа. Тоо бүрийн ухааныг тоошгүй ариун мэдлэгийг таньж мэдээд ирэхээр тоогоор дайтаж болно. Тооны ухаанаар толдож хэрхэн дайтахыг товлож хизээ хаан тогтож үлэн дүүрхийг нэгэн хараад учрлаж буулгаж болно. Өвдөсийн хүчээр амьлуулад ухтан дайтаж болно. Тооны хүч, тооны арвин шидийг ашиглаж тоомжиргүй хямсгар нэгний эмзэг сул талыг тоогоор түлээлүүлэн тодорхойлуулж мэдсэний дараа тулалдаж хэрхэн дайтхан тунгааж болдог юм. Ингүй бат хамгаалалтыг тоогоор дүүргэж болно. Эгэнсэн олон тооны эрчим чадал чанаруудыг нэгтрүүлж татан буулгаад ямар ч хар муу зүйл нэвтэрч үл чадах хүчит хамгаалтыг дүүргэдэг юм. Урыс байлчруу та нар хэлж айлдсан бүхнийг уучлаж ихээр нягталж ухаарж саатар таньж хэлсэн үг бүрийг тунгааж сайн бодож хэрхэн үйлдэж болохыг хичээж өөрсдөө олоорой. 108 хэмээх зөөрлөшгүй нэгэн тоог зай завсаргүй олон уучгаар задлж тайлах учиртай. Тухайлж энэ тоог тайлж айлдан хэмээвэл тэнхэд хэдэн судрыг тэрлэх үйл өрнөн өр. Бүх зүйлийн нэгдлийг 108 хэмээн.
Бүрэлдэж хэлхээ холбоос цул болсныг илэрхийлнэ. 108 тоонд бүхий л зүйл оршин. Зангидж бүх зүйл дээр нь задлж ухаж болно. Зайшгүй энэ тэргуунд зорж тайлга тайлална. 108 ухаан гэж задарч нэгэнтэн тайлгддаг юм. Орчлон энэ л ертөнцид 108 бодис буй. Орших зүйл бүхэн, орчих оршихуй бүхэн. Замбаг цэцэг хүртэл салалж задраад ирхнэ. 108 тондон захирагдж дэлгэрч болно. Бүх зүйлийг нэгдэл 108-аар бүтээж, бүрэн дүүрэн болж бүтэн цул болдог. Балчи өрсөн энэл махан бие хүртэл багц 108 зүйлээс бүрэлдсэн байдаг. Махан энэл бие чинь ширхэг эс хүртэл 108 бодисоос тогтож бий болдог. Алдраа урстанаар уулсыг хүртэлж арга билгийн 108 бодисыг агуулж өөртөө алаглуулан оршиж буй тул агуула хэмэх нэрэндээ дүүцэж тогтдог юм. Алаг урстанарын махан бий хүртэл арга болгоод бэлгээр 108 болно. Хорвогийн бүхэл зүйлийн цогц нэгдлийг хосгүй 108 гэж тоолж болох нь байна шүү дээ. Тооны ухаанаар ангаа хуулийг дүүргэхдээ товлож эдгэхээр зорьсон аливаа тэр зүйл нь ямар тог бэлэгдэн илэрхийлж буйгтэн яг хэдэн цогц нэгдэл болж буйг ох. Жишээж нэг дурдвас урстанарын зүүн талын мэлмийн 52-ын тог зураглаж байна хэмээн харьцуулж нэгэн ухвас энэ хүү 52-ын тоонд тохирсон эрчим бүхнийг эхлээд эгнүүлэх хэрэгтэй. Эвлэж юунаас нүд хэмээхэн бүрдхийг эвцэж ямар зүйлүүд энэ тоо бий болгосныг эргэцүүлж тунгааж имэрч сайтар тунгаах хэрэгтэй. Очиглож үүнээс үүдээд ухаарах гол зүйл нь урсын эдэрхтэн бүр өөр тог илэрхийлдэг. Их бага байхаас элтэд үл хамаарч урс бүрийн эрхтнүүдийн тоогоор илэрхийлж болно. Тонголгийн мэлмийг дугайлан байж 52-ын тоогоор илэрхийлээ гэхнээ түүнд таарсан амийг тодруулж шалгах хэрэгтэй. Түүний амин чанаруудыг толдож цоглуулах хэрэгтэй. Илэрхийлсэн энэ тоонд эвдэрсэн гацаа байвал эмтэрж дутсан бие бол эмхэлж нөхөх хэрэгтэй. Энэ бүхний дараа эрэмбэлж цөөнгүйлийг үргэлжлүүлж нэгэнтэн уйлдаж эмхэлж дүүргэн байж тооны ухаанаар ангааж идэх хуулийг тогтоож нэгэнтэн гүйцэж төөрөж дүүргэж болно. Дэрэл таг зөвхөн тооны шидийг үлсэн тооны ухааны өрсөл толдож эхэлж мэднэ. Тооны хишидээр тэтгэж ангаах үйлтэй төөрөг тавилан заяатай тэрл үр мэднэ. Түүнээс бусдын тухайлбал тоогоор дайддаг үрн тооны ухаанаар ангаахгүйг тайлж мэдэмгүй. Тэнгэрээс нэгэнтэй буусан тооны их ухаанаар тоож болохгүй бүхнийг торгож засаж болно. Амьтай амьгүйг ялгалгүй аливаа идэ бүхнийг алагчлгүй тэгшиж засаж ашид оршоож болно. Амьтай нэгэн зүйлийг аварч засах хууль нь ангааж идэх хуйлтэй агаар нэгэн буйзаа. Амьгүй бүхий зүйлийг тооны ухаанаар засахдаа арван олон төрлийн айлсан буй оршихуйнуудын мөн чанарт тохирсон тоо бүрийг нэгдүүлж мөнөх тоо бүрийнхэн учгийг тайлж засдаг юм. Ингийн нэгэн дагшаар үүнийг зөөрлөж тайлбас энэ нэгэн тагш нь ямар эдээс бүтснийг эвийн ямар тоонуудаас эвлэрж бүтсэн болохыг оршин буй хэлбэр онцлж дүүргэх үлийг нь онож бүгдийг нь тайлж олж үйлдвэс зохилтой.
Багдаж дутсан тоонуудыг дүүргэж нэгэнтэн гүйцээж байх учиггүй тоонуудыг ялгаж үдлэх хэрэгтэй. Тооны ухаанаар тогтсон дэг жайгуудаар дотоод амин чанараар нь дөрвөн тэрл шидээр нь тоошгүй ариун үйлсийг тэтгэж засаж болно. Тонгруу эсрэг тоогч ашиглаж бас болон ур. Тоон зурхайг ашиглан тухайн хүн бүрийн төрсөн цаг мөч жил сар гарагийг тогтоож нэгтгэхэд тулгаж бүхнийг нягтлаад тодруулж сайн базаад тооцсон зурхайлж болно. Хумж зангидж нэгдгсэн олон тоонуудыг хурааж жигдрүүлж бичиглэж тооны бичээч өрсөн буй. Бичгэлсэн тэр тоонуудыг тэнгэрийн тоотайлагч бэлгүн эрдэмт өрсөн баттай зурхайлж өгдөг юм. Орнун тооны ухааныг өрс болгон мэдэмгүй. Өндөр тэнгэрийн тамхтай тусгайлан бэлтгэсэн өрсөл тооны ухаанд шимтэн зорж суралцаад тооны ухааны үлийг тогтож дүүргэдэг юм. Тоостын хорвоо дээр тооны ухаан тасарвал тооны ихшид тоосорч нэгэн тэн замхравал балчир өрс та нарын орчлон хорвоо дээр бүхэл зүйлийн химнэл бодолж нэгэн тэн алдагдан. Байх ёстой бүхэн бутарч байхгүй болж байх ёсгүй зүйлс бүрэлдэн бий болно. Тэр бүхнээс өртөж ирээдүйн үсийг зэхэх гэж тооны ухаан турс товлогдсон бэлтгэгдэж байгаа юм. Тогтнох учиргүй зүйлс энэ орчлон хорвоод түн бумаар үсч оршиж тогтнох гээд буй. Агуу тооны ухаан арилж үгүй болбол алдрэ үрсийн оюун гэрэлтэж гэж дөнгөхгүй. Ур удам хооч аварч үлдэхин тулд үрсийн оюун бодлыг гэрэлтүүлж гэлэхийн тулд ихэдэл хий гарига эрхэс одод бүрийг инэрч өмгөөлж хамгаалж аварж үлдэхин тулд тооны шидэд үрс тодорч мэдлээд байгаа юм. Тогтож энэл үйлийг залгуулж үлдээд байгаа юм. Тооны хэрдэм тухайн олон үрсийг торнуулж замб твдэн тэнхрүүлж үлдээх гэж хөрсталтан дэлхийд хуралцж нэгэн тэнгэрээд хөхөмөх тэнгэртэн тэнцэн буцаж мордохтон мянга химээхэ тоонд маргалгүй дүүрч дүүхүйц маш ариун үлсийг мэтгэж дүүргсэн түүхтэй. Мянга химээхэ тооны ундрах их өчхийг махан бэрэн хөрсtöд нагдалж мэдрэх гэж нягтлж бомон үлсийг дүүргсний их гав янд мянга химээхэ тооны өчгийг тансны харуд хөгө тэнгэрт андхад үлсэн дүүргсний харуд хөгө тэнгэрийн зэрлэгийг хөрсtöд залсны харуд Намтын их тэнгэрийн 33 баатруудын нэгэн болон заларч өнөө болтол оршиж байна. Чадал тэнхээтэй өрсөн толдож мэдээд хардгаа. Оюунтай бэлэгтэй өрсөн олоод нэг хардгаа. Оломлохой осорлохын далайд онож багтсан өрсөн өвгөн буурал надтай ирээд зоолгож уулзсугаа. Өнөө цагийн үрсийн энэл олон хаварт уюудж тооны ухаан дундарч ихээр дасарлаа. Тэвчээр төвгөд бидэн тэсэж байгаагүй суула тэвдүүлсэн олон үйлсийг тэнцүүлж дүүргэлээ. Алмаа олон үрс аргацааж алгуурлаж суусаар агуу тооны ухааныг алдаж таслах дөхлөө. Өвгөд буурлууд бидний хэдэн төмөн үйлийг өвлүүлж дамжуулж ирсэн ариун их сургаалыг тамтгүй мөгөөсгсөн мунхаг үрсээсэм болж талаар хийсэг хамхуул мэд тарааж алдах дөхлөө. Буурловгод бидэн өнөө цагт ингээд балчир олон үрстэм бууж нэгэн тэн залраад айлтар үгсэн айлтад залар суухан таатай байна. Алда оног миний шүүн хилцэж суухтай ялааж байна.
Яним хагурс энэл махан бэн гундаж гэрвшүү нэгэн болтол их амраасны гайн энэ. Хөгдөнгрийн үлсийг таниулах гэж зүтгэвч хийх үйл бүхнийг нь дүүргүүлэх гэж хичээвч харж мэдсэн чи мэдээгүй мэд харагцааж суусаар хийх гэж зоригловч хүсэхгүй алгуурлаж хойсуусаар асан дүрлзэх галыг унтрааж буй мэтэр алдамахан би амрыг харж альжааснаар хөгдөнгрийн үл халирж дасарж үлдэх нь хөрстийн түүх домогт бичигдэж гагц үлдэх нь өнөө нартд тооны ухааныг өвлөд өргөөд явах хүрс цөөхөн хэдэж ирээдүйн их наранд ирэх цагийн өнгөнд эрдэм оюунтай урс олон болтугай гэж ерөөй эдэж унтаж амархан оронд элебие тань өөрийн махан бийг ямар учиртайг ухаар тамагтай урс байлчрууд тамгаа мэдэрч тань тамаггүй урс байлчрууд шидэнд бүү шун Тэнгэрийн их ус хатуу бөгөөд хүчтэй дараагийн их усын тавууд оршин буйгсан тамагтай урс бүхэн тэргүүлж утар сэрдвэ учигтай урс бүхэн ухаана утар дүүргдвэ